Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Самбарын сонин дэлгэч үзэгч саахынтайгаа мэндчлэн залгаж байна. Ингээд өнөөдөр одоо манай самбарын сонин дэлгэчнээ хойморт ингээд харахтууд одоо ардын урлаг бол их сайхан дүүрэн тавьсан байна. Тэгээд одоо өнөөдрийн манай ярилцах сэдвүүд яг ардын урлагийн энэ тойронд бол ярилцах санаатай. Ингээд энэ сэдвээр бэлтгэсэн. Орчмын жилүүдэд одоо бид нус ингээд доогоор хөдөө нутгаар ингээд хүрээд очих юм биш. Найр хорин болох юм биш. Одоо энэ ардын хөгжим бол их чөөхөн харагддаг болсон. Уулын хөдөөн бол одоо ингээд хараад очих юм биш бол хорин найр болоход бол бүр ардын хөгжмөө хөгжимдсэн, ардын дугаан дуулсан, тийм сайхан найр болсон. Одоо бол бүр явах тутам бол их чөөрж байна тийм. Та нар очиод ингээд анхаарахад бас ийм байдал орчиж байна уу? Энэ байдал байна гэхдээ одоо голдуу одоо бол Европын соёлоор ингээд өөрийнхөө соёлоо орлуулсан юм нэг электрон хөгжмөр өөрийнхөө ардынхаа юмыг орлуулсан ингээд байхаар ч манай сэтгэл өвдөд байх юм л дээ. Тэг өөрийнхөө хурам найраа тэгж өөрийнхөө ёсороо хийж чадахгүй хүнээг ёсоор очиод хийдэлдэг бас өөрийнхөө соёлоо одоо хүнээ соёлоор орлуулж байна. Одоо энийг бол би өөрөө нэг үжилт байна да. Энэ дээр бол одоо би бол өмнөхөн бол одоо улс байгууллагатаас бол эл улс ингээд ирж яхад бол би тэрнийг бол одоо ёстой торомхол гэж үзчихсэн бол одоо бол би өөрийн соёлыг хүмүүсийн соёлоор орлуулад байхад би бол одоо нэг нэр өгсөн. Энэ бол соёлын торомхол гэж. Энэ бол ёстой тийм шиг болж байна. Өөр хүний соёл ирээд юусэн чи өөр хүний соёлыг өөртөө хүлээж авчихгаа өөрийнхөө соёлыг таягчдаг. Хог навч шиг тэгэр цаашаа харахчихгүй тэгээд очоох хэлэхэд ба инээ чинь бас цаанаа инээдэмтэй наанаа нулустай тэгээд нэг юм яраад байх харна бид нар одоо ёстой дотор бас үгээрээд байх юм да. Нэг илүү соёл чи юу вэ гэхэд соёл өөрийнхөө соёлоо мэдэх нэрээ бичихэ гэсэн чинь нэг шүд дутуу бичих юм нэг гэдээс илүү бичдэг ийм инээдэм шохтой үлгэр чи одоо гардлаа гам л да. Одоо яг амьдрал донд бол ийм учрууд бас тохиолддог. Ер нь яг ардын хөгжим гэж ярихад та нарын ингээд анхаарч хараад одоогийн байдалд бол бараг 40-50-аад насны хүмүүс бол бас ингээд бол хөгжмүүдийг бол бас хууртай. Тэгээд их чөөхөн яг одоо яг ардын хөгжмөө хөгжимдөж яг уламжилж ингээд хөдөөнөө хөгжимж явах хүн бол бараг 60-аад насны хүмүүс бол ариун хөгжим байна бол энэ ардын хөгжим бол их хөгжимжсэн. Тийм. Чагэрний дагаад бүр шин дуу толно шин дуу эмэсэмэл уламжлалт ардын хөгжмөөр таалагдаад дэмий зархам байсан хэмжээнд төрж. Өвчнөө хооронд манай мэроор бол бас нэг шатанд бол бас нэлээд өндөр хэмжээнд төрсэн байна. Мэроор бол манай дөөдөлж явдаг хамгийн дөөдөө хөгжим. Гүвч бол бас олон хөгжмүүд байна. Тэр нь бүр гөх хэмжээнд төрж байна. Эмэсэмэл энэ бол одоо манай бодлоо хэлж яг учир. Энэ бол манай нэг босод сайн хөгжим эргэж түүж аваад уламжилж хамгаалж хадгалж хөгжүүлж явбал нэг сайн юм гэж бодож байна. Тэгээд одоо ерөн хуур хөгжим гэхээс нь одоо сайхан хэлж морин хуурыг бол одоо хөгжимж байгаа хүмүүс бол ариун байна. Учир нь одоо морин хуур гэж ярихад бол бас яг морин хуураа хөгжимдөд жоос мөнгөийг бол бас хялуурхан олцдог ийм нэг аж ахуйн ийм нэг харч аваас байж байна тийм. Тэгтэлгүүрийн байдлаас бас хүмүүс бол одоо морин хуураа хөгжимдөд дуугаан дуулаад жоосыг бас олчиж байна. Тэгэд энд үлгөөстэй ийм ариун хөгжим байна. Шанж хөгжим байна. Шанж хөгжим гэхэд бас үнэн яг ардын хөгжим дотор бас орхигдож гээгдэж байна гэж хэлж байна тийм. Одоо таны сая ярьснаар бол мэроор бол одоо жоос болно, мөнгө болно. Энэ бас хүн амьдарч явах юм чинь да. Энэ бас болно. Тэр нэг 2 өнөдөр төмөн ахтын дөвөргөний татвал очоод мөнгө олж өгдөг байна. Нэг л төмөн ахтын дөвөргөнөөр олон төгрөг жоос олно. Энэ бас нэг талаараа сайн очир, нэг талаараа тэр манай урлагийн чанар санжаавалыг бас эдит нүүлэлдэж юм. Тэгээд энэ ардын хөгжмийн хувьд авч хэлбэл одоо дижэл бол ингэж орхигдож гээгдэж байгаа байдгийн одоо гол шалтгаан гэж ярил одоо юу вэ? Энэ одоо өөрийнх нь голдуу бол одоо өөрийгөө хүндэтгэхгүй байхын асуудал.
Өмнө жишээл одоо миний нэг ном гарсан л да. Монгол ардын хөгжмийн жимсэг гэдэг. Тэр дотор би болохоор би Монгол ардын уламжлалт хөгжмийн жимсгийг бол 86 хөгжмийн жимсгийг ирж хийсэн. Тэгээд энэ ном хөвлөгднөр бүх хүмүүсийн одоо урлагийн хүмүүсийн донд бас их нөлөөтэй ном болсон доо. Гэхдээ миний тэр хятар гарсан ном юм байна. Жишээлбэл тэр дээр одоо би ордны хөгжим дотор эхлэгч. Тэгвэл одоо хураагч. Өдгөр хөгжим ч одоо бүр байхгүй. Тэгвэл бас одоо манай Монгол үндэстэн байх ондоо үндэстэнд бас байна. Гэхдээ манай дундад улс тавжил ганцхан Монгол үндэстэнд л байна. Жишээлбэл одоо ном хөгжим. Манай одоо эртний үеийн тэр ном сумны ном. Тэр чинь бас Монголын хөгжимтэй орно. Монголчууд тэгээд дэ хагихаас өмнө ном нь тэлсэн. Тэгвэл одоо бамбайгаан зогцсон, бутгаа оргоо бүжгэлсэн. Тэгээд дуу бужихтэй ингэж өөрийнхөө одоо хөвсөн өөрийн зоригоо хөвчилж ингэж яг одоо дайнд ормож тэднэр бол ялдаг. Тэгэхдээ бас одоо бас нэг зүйлийн хөгжим тулам гэж байна. Тулам жишээ бас тэрнийг юу хөөрөг бүрөө эсвэл одоо бас хөөргөж чоор гэдэг. Жишээл тэр хөгжмийг одоо монголчууд ч мэдэхгүй. Яагаад гэвэл тэр хөгжим бол халахад бас одоо юугаа уламжлалаа алсан байна. Тэр чинь бол одоо бүхэл туглын арсыг бүхлөөр нь гэж хийдэг бүр том. Баритон тийм нэг аюулгүйнэ тийм хөгжим байдаг. Жишээл одоо энэ дээр нь ухрын шилби ясын ингээд цоолоод нүг гаргаад тэгээд даруул бурлалтай тийм тэгж хийсэн бүр том чоор байдаг. Энийг мэддэг хүн байхгүй. Тэгвэл бас нэг нь ардын урлаг дотор бид нар ч одоо жишээл одоо төмөө актын төвөрөн гэдэл морио ороо авдал тайзнаар гармагч одоо үсгэж гэн тэгээс савс гэтэл дунд нь хашгирж байгаа үү гэсэн тэр ямар урлаг вэ гэдгээ өөрөө мэдгүй. Энд чинь бол яг Монголд болохоор бол гингон гэдэг. Монголчууд эртдээ бол дайм байлдаа их том тэгээ жишээлбэл тэр кино телевиз дээр гарч ийн алаал гэнэ бараал гэнэ. Энэ үгийг бол монгол хүн ал гэдэг үгийг бол юрдээ хэлдэггүй тийм ээ. Энэ бол жиг чөөртэй үг. Жишээлбэл хонио ал гэж хэлэхгүй. Хонь нүднэх юм уу? Эсвэл хоньыг гарган тийм ээ. Энд чи одоо тэр чинь бол гингон гэдэг чинь бол гэж үү. Мориныхаа нур дээр дайн хийх өстой эсвэл морь уралдаг одоо тэг хашгирдаг. Хашгираад явсаар энэ чи одоо морчин бас сэтгэлтэй юм байна. Эзэн тэгээ хөгсөд явахад морчин одоо тэр эзэнийхэн дуугар хөгсөд одоо өмнө шин цэнэгээр довтолж байдаг. Өнөөс ирээд живсэг буухад хөрбөйгөө хүмүүс ирээд ас ирээд зогхоход 10 дахны гуч бол морино тэр төргөн гүдэл дээр зогхвол 100 дахны гуч. Ингэж яагаад хэлж байсан. Тэгээд одоо Монгол хүний урлаг, Монгол хүний хөгжим гэнэ, манай ардын соёл гэнэ. Тэр өөрийнх нь дайм байл да, өөрийнх нь өх байгаал, өөрийнх нь үлдэв жилийн хүмүүстэйгэн сэтгэлтэйгэн зогцсон. Тэр соёлын сэтгэл бол их тогтдтой байсан. Гэтэл одоо болохоор нийгэм хөгжиж байна. Ард минь баяжиж байна. Гэтэл ард минь одоо соёлоо алдаад амь насныхан үн үрдэг юу вэ гэдгийг танихгүй байна. Энэ ч бол манай хөгжим алдчих хамгийн гол чухал асуудал гэж үзэж байгаа. Тэгээд ер нь энэ хөгжим бол ингэж алдагдаж байна. Ер нь одоо бид нуус саяхан танаа ярьдаг ихний үеийн тэр харин хөгжимдүүд ярихад бол бүр мэдгүй. Бүр ол үжээгүй. Тэгтээ бүр сонсоогүй шиг ариун бүр яригдахаан бүр байцсан. Яг тийм болохоор сурах хүмүүс нь уламаас улам чөөхөв. Тийм. Тэгээд бол одоо олон их сурагч нар бол ардын хөгжмөө сурна гэсэн тийм нэг үжил бодол бол их чөөхөрж байна. Их аанай болж байна тий. Учир нь манай бэгал өвдөгдөж байгаа шиг мөн манай соёл бас тэрнтэйгээр адилхан чог гөгдөж байна. Ийм нэг аимшигтэй байдлаа бүдэн зөв талаас нь очиж үжид таних хэрэгтэй. Юнгол манай энэ урлаг, манай энэ хөгжим хэдийгээр мөрөө хорволоод энэ манай хэлдэг дөрвнөөс доор тэр энэ хоёроо нь үжигт тэр хийсэн дүрс байдал нь адилгүй болов яг үндэ нь бол тэр бүр боржгон овг гэж үчиг хэрэгтэй. Энэ хөгжим хэдийгээр өөр маягаар очиж хавирж хөгссөн боллоо гэд тэрний яг уулын тэр чанараа нь алддээ. Энэ талаар очиж улам тэнж авах хэрэгтэйгээр энэ хөгжим маань. Тэглээ энэ одоо эргээд ярихад бол энэ сайхан шат үеийг бас мэдэж энэ хөгжимээ бас ойлгохын жуурда ариун сурагч нар яахтаа бас энэ мэрэгжлийг сонгодог юм бас нэг гол нь бол одоо сургуульд гарахын төлөө. Тийм. Ийм нэг л одоо жорилгоор хүслээр энэ хөгжмийг одоо ухаан төхөөгийн голоогүй ч магадгүй тэгэл энэ хөгжмийг сурж байгаа хүүхдүүд бас байж байна. Байж байна тийм. Тэгээд бол одоо орж ирсний дараа бол одоо өөрийнхөө мэрэгжлээ бас сайн сурах бай, соёлоо бас сайн сурах бай. Бүр одоо нийгмийн хүмүүсийг дагаад нийгэмтэр одоо яаж явбал эрт мөнгө олж амьдралын эрт таньдаг ийм болсон. Энд ч одоо манай
үнэтэй авч бол үндэстнээ минь хөгжилд бол айгүй их харьс адуулж байгаа асуудал гэж би үзэж байна. Нэгдүгээр бас нэг талаар бол одоо сургуулийн сурах жилсэлтэн байдал бас зарим талаар маш наджгаа юм уу эсвэл одоо буруу талын ийм үжилт байна. Тэрийг одоо яаж ярина? Жишээлбэл одоо хүмүүс ирж шалгахыг хураа. Жинхэнэ ардынхаа дунд очиод тийм урлагчны сунгаж тийм авьяастай өнөөхөр тийм нэг багасаа ийм авьяасыг бүрэлдүүлсэн ураа авьяастай хүүхдийг очиж авахгүй. Би нодном бол доогор бүр одоо хөдөөгөр явж хүүхд авч ирж явсан. Элс авчирна. Элс авчирна. Энийг бол би 50 онд тэр 50 он 60 он тэр мөрөгжих багш. Өвөр Монголын урлагийн сургуулийн дарга байхдаа ингэж элсэж ясан. Энэ бол маш их сэн элсэлт гэж үзээд бол би ингэж хийх болсон. Өөрөө бас нэг урлагийн сургуулийн удирдлага болсон юм. Заавал ингэж хийх хэрэгтэй. Өнгөвөл чинь бид өнөөхөр тийм нэг ураа авьяастай хүүхдийг олж авч ираад өдгөр хүмүүсийг хөгжүүлвэл бид үндэстнээ минь урлагийн хөгжилтэд тэднэр бол тус хийж чадна гэдгийг ингэж би үзэж байгаа. Тэгээд өнөө жил манай сургууль байгуулагдаад бол одоо 52 жил болж байна доо. Гэхдээ 52 жил болохдоо бол одоо жишээлбэл зарим урдлага одоо гөөгж яхий бид нэр ба харж байна да. Гэхдээ зарим хүмүүс харагч хийж чадахгүй. Жишээлбэл одоо хорчны тэр хөөрөө үлгэр. Тэрний тосгой бай. Энийг бол жинхэнэ сургуулийн ёсны сургалтад авч орж ирсэн. 6 хүүхэд авч ирсэн. Яг хөдөөнөө очиж. Яг хөдөөд нь очиж тэд нарыг бол шалгуулад тэгээд бол жоос мөнгөний хасчээж би авч ирсэн. Ингэж хийхгүй бол одоо бид нар одоо урлаг соёл одоо ёстой юу дөрөвдөх юм байна гэж үзэж байна. Яагаад гэвэл дохоо өсөд манай дуучин лаасран байна тийм ээ. Тэгвэл одоо тэр сайн эрдэмтэд эдгээр хүмүүс ч одоо бүр урлагийн сургуулийн уулын тэр том багш нар хөдөө бууж өөрөө нүдэрээ үдж байгаа авч ирсэн. Энэ бол одоо ёстой урлагчийн гарахын зам гэж. Яг тэр авьяастай бэлэгтэй. Яг тийм авьяас бэлэгтэй хүүхдийг ингэж авч ирж байсан. Урлагчийн хүмүүс бас өөрийнхөө заавал тийм нэг авьяас бэлэгтэй байна. Тий. Багасаа тийм нэг авьяас бэлгэн байдаг болохоор тэр өсөөд том болгоцсон урлагтай ойртно. Иймээс яг ингэ хөдөөгөр ингээд буугаад сурагчийг элсгийн үест яг тийм авьяастай бэлэгтэй хүүхдүүд яг хөдөөнөө одоо ариун байна уу? Байна. Ёстой байна. Хөдөөд бол үнээр байна. Гэхдээ тэд нар бол мэдгүй ийм нэг сургууль, ийм нэг сургалтын нэг хөрөөлөн байна гэдгийг тэд нар мэдхгүй. Тэгээд л очиод хэлэхээр тэд нар ч одоо итгэхгүй заримдаа. Учир нь яагаад гэвэл одоо бол одоо элдв жилийн сургууль гараад элдв жилийн хувийн сургууль мөн эсвэл одоо ондоо газрын сургуулиуд одоо олоо мөхлөгч хөдөлж амтад бол хөдөөгөр гүйдэг болсон. Тэгээ малчидын жоосыг мөхлөөд эсвэл одоо тараажидын жоосыг мөхлөөд тэгэхдээ тэднээс ч аймтгаас ч тий. Тэгээд шууд ингээд ирээд ингээд элсээд авдаг ийм сайхан аж ус байхгүй гэж бүр тэгж бүр бэлсэлхгүй тий. Тэгээд одоо бас ийм нэг шог үлгэр гарч ясан. Эднэр чинь эрэхтэй бол одоо бүр ингээд миний сүүдэрий жургийг барьсан. Би энэ хүний сургууль дотноо гээд галтрагны өртөөгөөс ингээд ирээд явж байгаа. Манай сургуулийн тэр багштаар ингээд тосч авч хаа инээдэн болгоод ярьж байсан. Би энэ хүний сургуульд очив. Тэгээд би ирэхдээ энэ бол миний сургууль биш шүү. Энэ бол болсон сургууль аа. Зөвхөн би энэ сургуульд багшийн алав хаадаг гэж. Тэгж ярьж өгч яасан. Яг танасын хөдөөнөө багын үестэй яг ардын хөгжмийг яг одоо бүр хөдөөнөө байж байгаад сурсан ч та яг нутагтаа байж байгаа. Тийм. Аны тэр үед багийн үед бол өгöd настан бүр тэр үед бол хөдөөн нутгаар бүр хуур гэрвэл дөр хуур үлддэг. Манай тэр нутгаар бүр хуур өнөөний хэлдэг дөрвнүүдээс дур бүр байдаг. Ямаасан бол өгöd настан бүр тэр хэн хоочны ардын дуу үлгэр алва ани бүр сайн хөгжимдөг бүдэн багасаар бүр тэрний сонсож үссэн. Ястай сайн тэрсээ уург сүний өнөр хангуулж яана гэж хэлэн тэрний. Одоо бол тим юм явах татам чөөрөд олж үжигдэх юм байна. Гэвч энэ хөдөө нутгаар бас энэ хуур хөгжимдөө багтай залуу сурагчийн насны сурлагчийн насны хүүхдүүд олон байна. Энэ бол Герман энэ гэрийн ажа хэн шалтгаанаас болоод сургууль шалгаж орж дийлгүй тийм сайнууд нь. Тэгвэл энэ урлаг сурагч нь бас мөн юулж арчулна. Өөр тусгай мэрэгжилтэй таарва. Иймээс бол гэрний ядуу тэгвэл авяасаа чадварын сайн мөрөж гэрний ядуу бол тэр сурд дийлгүй. Ийм хүүхдүүдийн мөндөр тослож болно. Учир нь бол мөн жаг төлгөрийн нийгэм
그리고 이것이 임는 국점 메로호로 월월라 소랏 가로월바스 저 얼친 얼침이 내든지를 월월 해좀 얼띠를 놓고 봐서 맞고 얼침질 월로 약 익센 더 혹은더라면 은 버섯 혹좀 샨족좀 뭐 많이 두르면 어떻게 하듯이 얼짓들로 배고치로 들어가라 저설 들고 은 혹좀에 버티가라 은 달라롤부터 은 사일리 혹줄나 사일런 함글나 사일런 올음질락선 배들들 운전월 만에 남자스가서 월니 센트 특이지 이미 오르륵지네 오르륵인 달래님이 저스문 가르가제가 호모줄을 다른 무슨 세hen우고 매hen 돌고 대화들 해주려고입니다. 허스누고 예라들 해주려고입니다. 형 운다 무슨 남자스가 제가 됐네 우는 벗대 아질 희제가 은이 아버지 은이 벌 아버릉질 아브랏 으르것 하메글랏 혹줄럿 올음질 응의제볼 세타른 доогор сургуулиудад бас тусгайлан сурагч нарыг одоо ингэж нэг ангаар нь одоо тусгай хөгжим сургуулах юм уу хушуунаас бас дэмжлэгтэй тийм зарим ордос болохоор дуртай ордос алтан дуугийн сургадаг тийм ээ баг сургуулийн хүүхдүүд энэ тухайд ардын дууныхын ном дээр би бас нэг хяналт болгоод бид хоёр бас одоо юу нэ хяналтны санал биччихсэн л да бас их сайхан хийж 내가 그거는 걸도는 법정 다 지하 주세요. 이게 없죠. 아름다운 그들도 없고. ардын хөгжим маань хайрлаа. Самбарын сони дэлгэж. чөлөө сэдв чөлөө тариачаа чөлөө таларч самбарын сони дэлгэж. самбарын сони дэлгэжийг чадсан хүлээн авах хэрэгтэй.
Жишээл одоо гэрэн можийн горлост болохоор хүүхдүүдэд Тийм, морин хуур. морин хуурсаар гана. манай тэр Төшөөд манай Тонглооны 60-ууд 60-уудын Монгол Баг сургууль үлгэр холбооны Анги. анги тий. өргөлж байна. Тэгвэл одоо Баг сургуулаас. төшөө төвшөнд бас одоо Инженер хаж гарсан. инженер жасаг нам жасгны үжилжаага харгалж байна. Тий, тий. Ийм байгуул их сайн. Тэглээ энэ хүүхдүүд одоо их багаас нь энэ мэрэгжлийг эхлээд сурчлаа. Тэглээ яриангүй одоо мэрэгжлийн ховд авч хэлбэл бас нэг төвшөнд хүрдээ л штэ. Гар хурууны хурдан юм уу? Тантах авьяас нь ус их одоо бас нэг онцгой юм уу ийм байдал. Тэглээ тэр яг өөрийнх нь тэр нэг ардын хөгжмийн үнэр амтыг бас гаргаад ийлэхгүй. Ийм хүүхдүүд. Тий. Энийг одоо голдоо бол юугаар энэ бол одоо хаттараа мал шөөм хаа. Одоо сургалтын энэ нэг бүлэглэлийн хүмүүс. Тэр дээр одоо ардын хөгжим гэсэн чухам ардын дундын аяр гэсэн юуг ойлгохгүй. Жишээлбэл бид нэр бараа Европын төгш гэмт соёлын тэр онцлоор ирээд өөрийнх нь төгш болсон. Чөлөөтэй соёл дээр ирээд тогтчихдаг. Тэгэхдээ чөлөөтэй соёл чинь хүнээ тэр төгш гэмт соёлд уягдаад гарч чадахгүй. Одоо хонио хашаатаа хороодлоо тэр хижээдэн таргалаг юм биш ээ. Тал дээр та мангара идэж чадахгүй тэр хонд чинь таргалт дийлнүүд. Тэгээд тэднээс чинь тэгээд л өдөржингэн одоо манай сургаалт нь юу дээр болохоор гэх юм. Баримжаа хаав юм. Баримжаа лаа. Баримжаа лаа гэж хаанаас очиж ирэх юм? Өнийг Монгол хүнд баримжаа лаа гэсэн ямар үг юм? Хаанаас нь очиж ирэх юм? Чи хөдөө өдөр мал малж иж, хон малж иж яхад чи тэр түүлдэр хуур пиано хөгжмийн хөдөө малын дунд эсвэл хоньныхын дунд хаачаад таваад дараад нь лягийн сонсгот хөлөөд тэр болдог юм уу? Болдог биш. Тэр чинь ёстой дэми. Тэгвэл Монгол хүнээ баримжаа хаав юм. Ардын урлагч нэ тархинд байна. Ардын минь урлагч нэ дуу хоолойд байна. Морин хүн Монгол хүн морин хуураа хөгжмөдөд тойгон дуугаан дуулаад эсвэл божрын дуугаан дуулаад төмөөгийг вайлуулж ягаад ботхыг авуулж асан. Хоньыг вайлуулж ягаад хургийг авуулж асан. Энэ бол Монгол хүнээ түүх бата. Энэ харин буруу. Ондоо хүнээ түүх бишээ бата. Тэр чинь бол морин хуур шүү. Тэр чинь бол манай дуучин шүү. Харин тэр түүлдэр хуур дээр дараад л тийм сонгодог маягаар дуулсан биш. Харин ардын минь хоолойгоор ардынхаа хөгжмөөр тэгж авуулж асан. Энэ бол манай ардын амьдрал. Тэгж ягаад манай ардын хөгжим одоо болтол уламжилж ардынхаа дунд нь ингэж байж байна. Харин бусдын шиг бусдын соёл дээр тэгж төсөж явж байгаа юм биш ээ. Ингэж хөгжим манай энэ хөгжим бол бас заримдаа хичээхгүй бол бас эргээд өөр урлаг энэ хэлээр маягдуул ингэж уусч явах. Тий. Жишээл одоо морин хуур одоо цайлгаан морин хуур гэнэ. Тэгвэл одоо эрдэв жилийн морин хуур гэнэ. Эрдэв жилийн хуур гэж. Энэ бол хөгжиж болно. Гэхдээ уулын уламжлалт чанарыг хадгалах хэрэгтэй байна. Эсвэл одоо манай уулын ганглын гэдэг одоо сүмийн хөгжим. За тэр чинь одоо тэрнийхэн дээр нь бас Монгол болохоор өвөр өрөөгöd гарч ирээ. Тэр нь одоо өвөр өрөөгөн бүр Европын тэр гоорсон бүрөө нэг юм дуу хоолойтой болсон. Тэгвэл чи одоо өөрийн үндэстний чанараа алдаж байгаа юм да. Жишээлбэл морин хуур зарим өсөд өөрийнх нь үндэстний тийм нэг дуун хүүг нь алдаж ийм нэг байдал бас гарч байна. За энийг бол манай хөгжимчд юм уу эсвэл хөгжим хийдэг хөгжимийн жимсэг хийдэг ийм үйлдвэрийнх нь та нар анхаараарэ. Энд бол үндэстний чинь соно харин өөр соёл орлол болох шүү гэдгийг сануулъя. Одоо дөрвөн утас туурын хавд авч хэлэл өмнө хэдэн жилээс нэгэнтэй дөрвөн утас туурын нийгэмлэг ивэр гэж байгуулсан. Олон одоо ардын хөгжим бүр нийгэмлэг байгуулдаг. Тийм хүмүүс одоо чоорын нийгэмлэгийг ингэж байгуулж яах гэсэн. Энэ нь бол одоо манай энэ үндэстний ардын хөгжмийн Монгол ардын хөгжмийн яг нэг сайхан уламжлан хөгжүүлэх гэсэн бодол хүсэлтэй хүмүүсийн хамтын нэг чармайлга гэж хэлж байна. Яг энэ нэг чармайлгадаар үжигчд бас одоо өөрийнхөө сонсогчд гэсэн чадлахын өөрийнхөө танилтын ховд бас нэг жаахан ховролт гарч ирнэ. Хөөе энэ чи манай ардын хөгжим байна. Энийг бас сайхан анхааръя. Энийг бас яаж сурж явах юм байна? Яаж судалж явах юм байна? Бас жаахан сэтгэлдээ авдаг болсон дээ. Тэгэхээр Монгол улсын ховд авч хэлбэл энэ ардын ижуур урлагаан хөгжмөө ижуур хөгжмөө ингэж одоо хамгаалж уламжилж байгаа талаар манайтай одоо ямар адилгүй. Тэр талаар бид нар бол одоо хэрвээ үндэстний минь хөгжмөө ардын минь хөгжим гэдээ бодвол бас өөрөө бас их хүндэтгэж үтдэх учир нь яагаад гэвэл ганцхан удааны тийм нэг юугаас бол үлдэж гарна да. 2002 онд энэ морин хуурын дэлхийн олон улсын энэ юу болсны дараа болсон соёл өв болгосны дараа улс нь ерөнхийлөгчс сонин дээр шууд одоо зарлаг гэж гэр болгонд морин хуур байх хэрэгтэй. Хүн болгон морин хуур сурах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ чинь бол бас нэг жилийн улс төрөөр ирж ягаад
энэ соёлын өвийг хамгаалж байгаа юм. За тэгвэл одоо яг дөрвөн утас туурын байдлаар авч бол дөрвөн утас туур болохоор би очиж Монголд очиж байж асны дараа бол 1940 оны үед бол яг юм ловсон хуурчдаг хуурч байсан. Тэрнээс сүүлээр одоо хуурчин чухал болсон, хуурч чухал болсон дөрвөн утас туур нь. Ингээд одоо устдаа тэд нэр хуучиргаад дөрвөн утас туурынхаа хоёр улсын авч хажихад хоёр утастай болгож тэрнийхээ хуучиргаад дардах. Одоо ингээд л бас зарим хүмүүсд одоо соёлын бас нэг зүйлийг алдагдтал. Та нар одоо бүр энэ үндэснийхаа одоо ардын урлаг ардын хөгжим гэж их чармааж явж байгаа. Энийг яг одоо хөгжүүлэх хамгийн одоо нэг төд аргаж ам гэвэл одоо ямар аргаж ам бэ? Нэгдүгээрт бол өөрөө заавал зүв таних хэрэгтэй. Өөрийгөө өөрөө таних хэрэгтэй. Өөр устдаар хөлүүлснэ хэрэггүй тийм ээ. Энэ бол нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор өөрийнх нь юм өөрөө өмчлөх хэрэгтэй. Өөр хүн өмчлөлт энийг хөжөөдөө өмчлөж чадахгүй. Гуравдугаарт болохоор төрийн бодлогоор ярьж байгаад эдгээр соёлын үлдэгдэл юм уу эдгээр одоо энэ боссон соёлын юм өвийг бол ёстой жинхэнээр одоо ардынхын дунд нь хадгалах хэрэгтэй. Учир нь бид нар гараагаа гэдэг амьд жагсын үжиг бол заавал усан дотор очиж үжиг хэрэгтэй тийм ээ. Гуравдугаар. За дөрөвдугаарт нь болохоор бид нар дуу дүрс шингэл төр ирж ягаад энийг нэг жилийн тимнэх хүмүүрх болгож байгуулж авч хойцостон үлдээж өгөх ёстой. Энэ ч юм бол ёстой тэр бод буяаран бол энэ бол хөрөнгө мөн. За энэ дөрөвдугаар, тавдугаарт нь болохоор заавал ардын дунд тийм ийм нэг уран авьяастай ахмад хүмүүсээс залуу хүмүүс, баг хүмүүсийг өрж олж байгаа тэд нэрээ заавал уламжлагч, үе уламжлагч ингэж хүмүүжүүлэх хэрэгтэй. За 6 дугаарт нь болохоор урлагийн хамаатай ийм сургуульд байхгүй тасгай мэргэжлийн байгуул байг тасгай мэргэжлийн чангатгаж нэг илүү сургаалтаар хамгаалах хэрэгтэй. Энэ 6 талаар хэрвээ хийж чадвал манай энэ үв соёл урлаг лавтын өөрийнхөө үнэн мөрөөрөө тэгж хадгалагдаж чадна гэдгийг бол би бат итгэж байгаа. Одоо нэг нь бол энэ сурагч авах дээр Мэрэ орны ийм ярвын сурж сурагч байна. Нэг жил 40-50 сурагч шалгана. Сэ нэг 10 бас авахгүй нэг 8 сурагч авна. Уртын дуу нэг 10 авна. 40-50 шалгаж. Тэрний бүр нэг анги авч болох юм. Ардын засаг мөтөр нэг 12 нь Монгол сурагч төжөөх жоос гүлээ гэж үү. Бэн сурагчийн тоо ус гэж байгаартай. Ямаас мөтөр сурагчуудыг төжөөж ягаад хүмүүжүүлж бас болмоор гэж би үзэж байна. Ямаас бол би хүсэх нь манай нам засаг энэ талаар юу анхаарч болоо гэж би бодож байна. Асуудал үгүй яг үнэндээ. 12 сурагч, 20 уртын дууны сурагч, 20 Мэрэ орны сурагч, өнгөл 14 утас туурны сурагч шанж мөтийн эдгээр хөгжмийн аварж болно. За ингээд баярлалаа. Өнөөдөр одоо манай ярил цанаах амарт маань хоёр чим хөрөлцөн ярьж ардын Монгол ардын хөгжим урлагийн талаас нь одоо бид нус суулж байгаа юм чинь суулаа ер нь одоо танай хэлсэн шиг үндэс 8 соёл өөр юм өнд бадрах Монголын Монголд гэсэн шиг. Жангидэн сайхан өнөөдрийн манай самбарын саний дэлгэцээ өндөрлүүлье. Хоёр жишээнд ажиргасан сайхан нэгсэн.